За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг Гахар Жалбуугийн Амар заяа гэдэг олон улсын 4-р зэрэглэлтэй үндэсний амбассадор Паундер оюуны дасгалжуулагч байна. 52 настай 3 хүүхдийн ээж, 3 сайхан зээгийн эмээ байна. Дархан хотоос мэдчилж байна. За боловсролын хувьд бол Монгол Улсын их сургуулийн банк санхүүгийн мэргэжлэр төгссөн одоо өөрийн тээвэр логистик компанийнхаа захирлаар ажиллаж байгаа. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо ажиллаж байгаа ийм нэг эмэгтэй байна. Тэгээд анх би 2023 оны 11 сарын 16-нд Мөнхчмөг багшийнхаа сургалтанд суусан 8 сайхан гайхалтай дасгалтайгаа учирч байж үлээ. Тэгээд энэ дасгалтайгаа учирснаасаа хойш өнөөдрийг хүртэл ингээд суралцаж явсаар байгаа. Тэгээд үнэхээр энэ хувь хүний сургалтандаа би өөрийнхөө хувь хүнийхээ хувьд өөрийгөө ярих ур чадвар за өөрийгөө олж таних энэ дээр илүү их фокусж сурна гэж бодож орж ирсэн. Яг өнөөдрийг хүртэл ингээд сурж яваа өнцөг маань яг ярих ур чадвараа бол илүү сайн хийж өөрөө өөртөө итгэх итгэлээ гаргаж ирж эргэн тойрондоо одоо бас нөлөөлж байгаагаа харж байгаадаа маш их баяртай байдаг. За өнөөдрөөс өцөгдөр илүү гэдэг урайгаа маш их хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд үнэхээр энэ сургалтандаа суусандаа багштайгаа, найз нөхдүүдтэйгээ эргэн тойрноосоо болоод маш их юмыг авч сурч байдаг. Тэгээд үнэхээр энэ супер жам сургалт маань хүн төрлөخت маань маш их хэрэгтэй. Тэгээд бид бүгд минь одоо ингээд сурч хөдөлмөрж явсаар өөрийгөө олж таньдаг болсон. Тэгээд урд нь бол төдийлөн нэг сая өөрийгөө хүнд ярьж танилцуулж чаддаггүй байсан бол одоо ярих ур чадвар маань илүү их сайн өөртөө итгэдэг, өөрийгөө олж гаргадаг болсондоо маш их туйлын их баяртай байгаа. Тэгээд өмнө нь нөгөө 12 цагийн сургалтандаа өмнөх 1-ээс 3 дугаар байранд орж байгаа оюуны дасгалжуулагч нарыг хараад сэтгэл их догдол суудаг байсан бол одоо өөрөө 3 дахь удаага ингээ энэ сайхан тайзандаа өгөө хийж гарч байгаадаа маш их баяртай байгаад байгаа. Тэгээд удахгүй болох гэж байгаа Гүрж улсынхаа Батумын хотод одоо конгресс уулзалтанд оролцох гэж байгаадаа маш их сэтгэл догдолж бас хүлээж байгаа. Тэгээд хүн гэдэг чинь ер нь өөрөө одоо хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч чадаад энэндээ хүрч чадах юм бол болохгүй бүтэхгүй юм гэж байдгүй юм байна. Үнэхээр энэ сургалтнаасаа хойш одоо энийг мэдснээсээ хойш өөртөө бол бүх зүйлдээ хүлээн зөвшөөрж талархдаг болсон байгаа. Тэгээд үнэхээр энэ сургалтын минь чиглүүлж явж хамгийн түрүүнд ингэж одоо ард минь ингэж дандаа түлхэж бидэндээ үлгэр дуурайлыг байнгын авчирч өгдөг байсан өөрийн багш Чимхэн багштай маш их баярлалаа талархтаа гэж хэлмээр байна. Тэгээд үлгэр дуурайлыг өөрөөсөө эхлүүлж бид бүгдээ бүх одоо учрыг олж чигийг бариулж өгдөг үнэхээр гайхалтай лидер багш минь юм шүү. Тэгээд үнэхээр одоо үүсгэн байгуулагч Владимир Давгүн багш, Владимир Давгүн багш, Питер Силкэн, Европт араа багш нартай болон Монголд оруулж ирсэн одоо саруул багштайч мөн их талархаж байна. Өөрийн бүхий сайхан шавнартаа мөн их бас их баярлж талархаж өшөө олон сайхан зүйлийг хийж бүтээж байгаагаар харж байгаа. Тэгээд амжилт нөхөрлөлд үргэлж бидэнтэй хамт ад жаргал, эд баялаг бидний хувь тавилан юм аа. Ура, ура, ура! Мои дорогие, аплодисменты сейчас, перевод. Меня зовут Бехерджалбу Амар Зая. Я являюсь национальным амбассадором 4-го ранга, фаундер-интеллект-тренер. Мне 52 года. Я мама 3 детей и счастливая бабушка 3 замечательных внуков. Передаю вам привет из города Дархан. По образованию я окончила Монгольский государственный университет по специальности банковское дело и финансы. В настоящее время являюсь директором собственной туристической транспортной компании, которой руковожу с 2012 года. 16 ноября 2023 года я впервые посетила тренинг моего наставника Менчихемат и познакомилась с удивительными 8 упражнениями Суперджамп. Это была по-настоящему ценная встреча с системой, которая помогает лучше понять себя. Я искренне счастлива быть частью этого замечательного сообщества. Изначально
Я пришла на обучение с целью развивать личностные качества, улучшить навыки публичных выступлений и обрести большую уверенность в себе. Раньше мне было непросто полноценно выражать свои мысли и доносить их до других. Сегодня же мои навыки общения и уверенность в себе растут с каждым днем, что положительно влияет и на мое окружение. Я следую принципу «быть сегодня лучше, чем вчера». Каждый день учусь у своего наставника, у друзей и искренне благодарна за возможность расти и развиваться вместе. Ранее с волнением слушала выступления интеллект-тренеров, занимавших призовые места на ежедневных встречах в 7 утра. И сегодня я счастлива уже в третий раз сама выступать на этой сцене. С большой радостью жду предстоящей встречи в городе Батуми, где приму участие в международном конгрессе. Благодаря этому обучению я глубоко осознала, когда человек искренне принимает свои мечты и цели, нет ничего невозможного. С этого момента я с благодарностью отношусь ко всему в своей жизни. В первую очередь хочу выразить искреннюю благодарность моему дорогому наставнику Минчихамед за то, что она показала путь и посеяла во мне это зерно. Она вдохновляет меня во всем. Вы настоящий лидер, который подает пример своим личным примером. С любовью отношусь ко всем своим замечательным ученикам. Уверена, что вместе мы создадим еще много великих дел. Также выражаю благодарность создателям программы «Суперджамп» Владимиру Довганю, Петру Силкину, Роберту Ра, а также Сарул, которая внедрила эту программу в Монголии. Удачи и дружба с нами всегда, богатство и счастье наша судьба.